Намайг Дэлгэр гэдэг одоогоор хуваараа юм хийдэг тийм хүн байна. 7 жилийн өмнө 8 жилийн өмнө юм аа. Манай нэг найз надад нэг спанилийн гүлэг бэлэглээд тэрийг авч тижээгээд тэгээ тэр маань 7 жил болоод өөд алчихсан. Солонгын орн руугаа явчихсан. Тэгэл ер нь тэр үеэс л амтан тижээж эхлэв. Тэгэл тэр нохотойгоо байхдаа л гудамжнаас нохоо мохоо олоод гэртээ оруулж байлгаж байгаа л янз бүрийн эзэнтэй олгож өгөөл. Тэгэл болсон болоогүй зөндөө олон нохоо эзэнтэй олгосон. Жесиг болохоор манай ахын охин юу гудамжнаас олсон байхгүй юу. Тэгээ эзнийг хайгаад олдохгүй тэгээ өөрсдөө тижээцсэн. Кобиг болохоор ингэсэн эзэн өөрсдөө нөгөө тижээж чадахгүй харах хөнгөө олоод гээл нөгөө хүн өгөөд исэн байхгүй юу. Тэгээд янз янзын айл дамжиж аваад эн чинь тэгээд нилээн зовсон юм шиг байгаа маа нилээн аймхаа зодуулж исэн болтой. Тэгээд над дээр ирээд одоо эн чинь 3 сарын 4-нд ирсэн. Одоо тийм сар гарна л болж байгаа. Одоо бол айгүй хөөрхөн ингээд хөтөлгөөнд яваад тэрврүүлж сураад тэгээд хөөрхөн ингээд нэг жижиг сажиг команд зааж өгөхөр айгүй хурдан сурна айгүй ухаантай. Би болохоор өөрөө нохооны үснээс харшилтай. Тэгээд энэ хоёрынхаа үсийг ингээд авахулсан байгаа. Хамгийн гол нохоод хийж байгаа хүмүүс өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Нохоондоо хэрэгтэй вакцин туулга юу ээдгийн одоо хэрв нэлээ ааштай хүмүүнлүү дайрдаг нохоо бол хушуувчтай тэгж авч явж явах хэрэгтэй. Ер нь бол нохоод амтан тижээнэ гэдэг бол маш их хариуцлага. Ер нь ингээд амтныг зөв тижээвэл угаасаа маш ухаантай байд юм да. Гудамжны эзэнгүү, эзэнтэй гэлтгүү ер нь бол амтан чинь адилхан л амьдрах хэрэгтэй юм чинь. Тэгэл амтныг л хайрлаж сурах хэрэгтэй байна. Өөр хүүхдээ ч гэсэн амтанд хайртай амтныг хайрлах энерги сэтгэлтэй л болгож өсгөөсэй л гэж боддөө шүү дээ би.